Hi guys. За өнөөдөр би тавцам мэдээлэл хүргэе. За хүүхэд нэг үтгийн юм харахаар ингэж үгээд найзад шалуулцдаг тийм болохоор манай хүүхэд болохоор манай намайг жаад эцэг маань энэ насны үеийн маань юм гарч байгаа юм да би ингэж шахаараа ингэж мэжаараа оролдоорой бүхөр болох юм бол за тэгэл энэ санд гэдэг юм ашлын дархил гэж гаруул дархил гэдэг. Тэгэхээр би гараад тэгээд ингэ дархил гэдэг итгэж зүгээр болж байгаа. Тэрийг харж энэ байна. Эсвэл мөн гэдэг зүйлээс 13 нас дээш насны юм хэрэглэж болгоно. Гэсэн юм дээрээ бод тагтад тус гэж нэрлэгддэг юмыг төрөж болгоно. Хэрвээ гарч хуваар ашигтан болгох юм. Ямар шамаг гарын түшээрээ өөрсдийнхөө насан тохируулж төрхүүл бас дээр нөгөө нэг энэ нэг багын гэдэг шороо тэгээд энэ түүхэд дэжигшүүлэгч нэг тийм энэ хороо энэ зүгээр л илүү байж байгаа шүү. Хэлж байгаа шүү. Ямар ч нэг реклам биш гэж. Самаг тооцоо таахгүй дээ. Энэ реклам биш учраас энэ болохоор нэг монсол эсвэл комплект энэ сандлах заяа монс хаа тэнцүү байгаа. Манай ижлэмж үзсэн. Энэ болохоор авахыг хүсвэл дархил гэдэг ашлын тус гэдэг хичээгээд хэлж байгаа таваарай. За. Энэ бүрэн түн юм уу? Энэ хөрөөр авах би. Хөрөөр ингэж авч байгаа. Тэрнээс өмнө баг шүү дархил шүү шингээд сайтай тийм болооч шүү дээ. Ийм шиг юм болгоно гэж үг. Тийм зөвлөх бол биш шүү. За. Адын орнд хөдөө гад явахтаа одоо хөдөө гад явдаг үлрэл ивлээ. Энэ амбарныхаа инглиш төрөө хөдөө гад явдаг үлрэл сарнууд боллоо. Намны тосоо төрхээ хүүхдийн нарны тос. Манай төрхээ ээж авдаа бас нэг тосоо төрх гэж хэлээрээ. Гуйлаж хэцүү гэдэг хэлээ. Milk Fox гэдэг юм. Амаагүй үлдэх. Fox гэдэг. Fox гэдэг. Үлдэх яараа. Ямар Fox юм бол үлдэх. Биш энийг Fox би бат гэсэн чинь намайг шууд Fox гэдэг шүү дээ. Товчхон хэмжээний тэл өөртөө барьсан.
Дараагийн бичлэг үзье. Bye.